Хараалгавч авч нууцуд ил олох цувралынхаа парт 2-д орцгоё. Мастрын багын найз Прими ирсэн гол зорилго нь түүний оюутнууд пибуны бослого буюу шашны бослогын талаар жүжигчилсэн тоглолт хийх гэж байгаа бөгөөд тэрэнд нь ёслол хийх бөө хэрэгтэй учраас мастрыг гуйхаар эрхийн сацуу түүнтэй учир оруулах тал цанааг агуулсан ирсэн байдээ. Манай дөөрөгч тоглолт болох газар ирнэ. Тэгээд Жэд, Чарн, Кэм гурвыг уул усны сүнснүүдийг аргадуулахаар явуулах ба Кэм маань нэг сонин зүйл мэдэрсэн нь эмэгтэй сүнс ирчихсэн байна. Энэ эмэгтэй сүнсийг цаашдаа хамаг юм нь харуулахаар зүгээр харкаагч гэд явчээ за. Кэм мастер дээр хурж ирээд намайг энд байхаар харкаагч дааж ирээд энүүгээр байгаа сүнснүүдийг эзэмдэж хэрэг тарьж магадгүй болохоор би явж явах уу гэхэд мастер маань санаа зовлохгүй гэд түүнд өөрийнхөө боговчийг зүлгэнэ. Удаачгүй салхилаад байдал нэг л эвгүй болох ба мастрын дээрээс мод унаж түүний гарыг нь шалбалнаа. Тэгсэн Прим түүнийг эмчлүүлэхээр авч явах ба том хамарт хурж ирээд мастрыг харснаа жоох уг хаяастай. Тэгсэн Прим түүний хөөхөд зураг засварлаад сууж байгаа Кэм дээр очих ба мастер тэднийг хараад юун Примийн яриаг сонсох. Тэгсэн өнөөх нь энэ ажил дууссаны дараа хэлэх зүйл байна л гэж байна. Оюутнуудын жүжигшилсэн тоглолт эхлээд харкаагч гарч ирснээр надад хөгжилдэг цаг бэлгэлсэн баярлалаа энтер гэж гуциж өгсөн чинь гизээр нь хатгуулаад өнгөрөөд өгнө. Энэ оюутнуудын дөрөвдөн орш тоглоод байгаа хүмүүс чинь тухайн үедээ ариун хүмүүс байсан гинэ. Их чадварлагч байж. Тэгээд тэд нарийнхан сүнс жихнээсээ гарч ирээд харкаа ихчийг хашрааж байгаа нь нээж. Угаасаа ийм зүйл болохыг мастер маань мэдэж байсан болохоор Кэмийг санаа амар бай гэдээсэн байхгүй юу? Жүжигчилсэн тоглолтын дараа мастрын багын найз Прим түүнээс бидэнд дахиж уулзах боломж байгаа юу хэмээн асууад сайтар бодож үзээрэй гэд ууттай зүйл өгнө. Тэдний ийхүү ярилцсан сууж байхыг Кэм маань сонсоод ээжээдээ. Примийг явсны дараа мастер маань Кэмийг дуудахад Жэд, Чарн, том хамартын хамтаар орой болох наадамд оролцож болох хэсгийг асуусан чинь надаас асуух шаардлагагүй явмаар байвал яв гинэ. Гэхдээ манай мастер томоо жижиг хоёрыг нууцаар харуул хэлэхээр явуулнаа. Манай дөрөвч наадам дээр хурж ирсэн байх ба Жэдийн дуртай дууны явах гэж байсан тул Чарныг чирээд талбай руу явна. Элэг буурыг дойрогтол байр суйцыг нь солигдтол савж байгаа юм чинь. Харин том хамарт Кэм хоёр маань туулж үлдээд томоо бүр яах нүгэ тэднийг ажиглаастай. Тэгээд мастерт мэрдээд амжуулахдаа том хамарт сүнснээс айдаг болохоор Кэм ахын гарнаас атгаад байсан гинэ. Тэгсэн яасан бэ гэхээр хөөхий минь тэр хоёр аимшигын байшин руу орсон юм байна л та. Том хамарт аймхан болохоор Кэмийг тэврээд гарч ирлээ гэд бодсон чинь сүнсийг нь тэврээд гарч ирсэн байдаг насаа. За тэгээ том хамарт маань Кэмд талтай байгаагаа илэрхийлтэл шов шолоохон татгалзаана. Тэгсэн хідэн дайлжгаар юмнууд хурж ирнэ. Өдөөж харгаагаад явуулдгүй. Жэд, Чарн хоёрыг түр саадуулах хугацаанд манай хоёрч зүхтаагаад явсан. Энэ дайлжгаарч бас чадвартай юм шүү дээ. Өгүүлж байгаа л баахан яллаа юм уу юу юм бэ гаргаж ирээл араас нь тавьчтэй. Манай дөрөвч зүхтаж агаад Жэд, Чарн хоёр маань машины твшин дээр хөвтөн тэднээс нуугдах ба бяцхан зөрхнүүд нь бие бинийгээ хараад төгтөг. Ийм зүйл болж байгааг томоо жижиг хоёроос мэдээлэл авсан мастер маань гэрэл цах шиг юм явуулан Кэм том хамарт хоёрыг хамгаалдаг. Оройн Жэд, Чарн хоёр маань унтах болсон чинь Чарн голдоо хөлийн зурвас татчихээн. Чи яац ингэсэн? Үнтэй нэг өрөөнд унтаж дасаагүй юм гинэ. Өчнөө нэг өрөөнд унтаа эцтэй гэсэн хоёулаа үзээгүй штэ гинэ. Жэд чи Азийн хэлэлтэй гэсээр хагаад урд насндаа хайртай байснаа мэдэж авна. Чарнд маань урд насных нь мэдрэмжүүд орж ирээд байгаа болохоор өөрийгөө хянаж чадахгүй байж магадгүй гэд санаан зовсон юм гинэ. Манай Жэд уучлаарай гэж байгаа л хүнсээ тайчхан да. Тэгсэн Чарн маань шууд хөлийн зурвасаа эвдээл Жэд рүү маань урсаа орж байгаа юм чинь. За тэгээ та хэд юу болохыг надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа л үү дээ. Нөгөө талд Кэм маань чулуу шидүүлсний улмаас үзүүнийх нь ард хавдаад улаажээ. Мастерч маялаад элгүй арагшаа харчээ гээл тосдорхож өгөх ба чамайг дагуулж гарчаад хамгаалж чадаагүй том хамартад бас өөртөө дургүй хурж ин гэснээ манай хүнийг үнсгээд ойртдیں۔ Кэм бид хоёрч нүдэн анцсан хүлээгээл бид гурийн урал бараг 1 мм-ийн зайтай болцсон байж хаад гайтай хар хөвчмөнд дуурахгүй байсан юм байж цагаа олохгүй дуураад тэгээд байхгүй бидний уруулад салаа удаж байгаа юм чинь. Энд чинь нөгөө Примийн өгсөн уудтай зүйл байхгүй юу? Дотор нь касет эсэн. Тэгээ хөгжмөндөө хийгээд явуулах гэсэн түрүүн өртөө дуурахгүй байсан байхгүй юу? Кэман касетын дээрх бичгийг нь унссан чинь
Ганцаардсан үед чинь хань олох, жаргалтай үед чинь дэргэд чинь байх хүн байхыг хүсэж чинь боломж олгооч гэсэн байдیں۔ Ким бид хоёрын зүрх урагдж өнжин нулимс нүдийг минь бүрхэн авбаа гэж. Маргааш өглөө нь Прим том хамартыг авахар ирэх ба Мастераас хариугаа асуунаа. Өмнөх шигээ найзууд байцгаая гэд татгалздаг. Оройн манай Ким ханиад хүрсэн байхыг Мастер мэдээд түүнд эм уцалгаж өгөх ба өөрийнх нь ээж нь яг Кимтэй адилхан өөр хүний хараалаас олж өнгөрсөн бөгөөд Примийн өгдөг касет нь ээжийнх нь хамгийн дуртай дуу байсан юм гинэ. Ээжигээ алдсан шигээ дахиад хайртай хүнээ хараалаас олж алдахыг хүсээгүй учраас Кимээс маань төлөөд байсан бөгөөд яг энэ мөчтөл өөрийнхөө сэтгэлийг ил гаргахаар шийдэж байна гэдгээ хэлээд манай хүнийг үнсдэгэ. Манай хэд Кимийн хараалыг арилгахаар Харкаа эгчийн талаар судалгаа хийн Касем гэх ламыг хайх ба Симигээс түүнийг хаанд байгааг асуухаар ирнэ. Симэ маань сахарын өвчтэй болоод биеийн жаахан таагүй байдаг. Ашгүй Симэ маань Касем гэх ламтай холбогдож чадсан байдаг бөгөөд удахгүй энэ тосгонд ирнэ гэдгийг хэлдэг. Чарн хоёр маань түүнийг тосгоор очиход маргааш өдөр нэрхээр болсон байх ба тэндээ хонцгохоор болно. Мастер Кимийг ганцаараа унтахтай хайнгээд шүнжин суугаагаараа хамгаалахын гинэ. Та нар зүгээр л шүнжин манас суусан гэж бодож гин үү? Бас үгүй л дээ. Мастерын би хаа одоо яана гэдэг байгаа би баримл. Өглөөн Симэ ирээд Кимийг хямхаа цэцэг хамт түүхээр явахыг урьж Мастерт захиа үлдээгээд явдаг. Гэхдээ Симэ нэг л биш заа юу. Замны урд чив чимээгүй сууж муугаад Симэ ирэхдээ Мастерт амттай өгөөрэй гэд өгүүлсэн. Тэрийг нь Мастер идээд цусаар бөөлжөд унаад өгнө. Тэгсэн Симэ Ким рүү эргэж харсан. Да Харкаа эгч түүнийг эзэмдчиж Ким маань ус руу унаж Харкаа эгчтэй хаалц тулнаа. Эндээс л Харкаа эгч яагаад манай Кимийн гэр бүлийг хараасан учраас тайлагдах ба тэртээ 400 жилийн өмнө Кимийн аав нь түүний ээжээс гадна Харкаа эгч хорломоо гэд нийт 3 их нэртэй байж л дээ. Манай Харкаа эгч бол харц гаралтай байсан бол хорломоо эгч дээд гаралтай гэрийн хамаг том бос ихнэр ээж. Тэр үед Ким маань жоохон охин байсан. Кимийн ээж Харкаа эгч хоорондоо их дотн бөгөөд манай Харкаа эгч чинь их цайлган сайхан сэтгэлтэй Кимд учиргүй сайн байж. Хорломоо Харкаа эгч хоёр хоёулаа зэрэг жирэмсэн болох ба хоёулаа хүү юм гинэ. Аав нь хэсэг хугацаанд хол явсны дараа хорломоо эгч амарчсан чинь хүү 8гоо төрөх бол Харкаа эгчийн хүү 9 минут амарчдаг. Тэгээд Харкаа эгч хүүгээ хамгаалахын тулд мөн адил амгуу төрсөн гэж хэлээд нуухаар оролцсон ч хорломоо эгч газар дээр нь барьж аван хүүг нь ус руу шидэж амийг нь хороох ба аав нь буцаж ирээд хоёр хүүгээ яагаад алдсан болох талаар учир шалтгааныг нь тодруулахад хорломоо эгч миний хүүг Харкаа эгчийг алсан гэж гүтгэх бол Харкаа эгч Ким болон Кимийн ээжээс болсон явдлын тухай бодит үнийг хэлхийг гуйхад Кимийн ээж хорломоо эгчээ сайн Кимийг түүний талд ороо гэж хатгсан байсны улмаас Харкаа эгчийг маань хорломоогийн хүүг алсан гэд аавдаа илчигдэг. Бяцхан хүүгээ алдсан эхийн сэтгэл дээрээс нь дотн хүмүүсээсээ уралдыг мэдрэх, худал гүтгүүлэх гээд түүний сэтгэл ямар байсан нь тодорхой. Харкаа эгчийг маань хүлээд шийтгэн зодох ба тэр үед манай эгч чинь 21 настай байсан. Тэгээ өөхөхдөө Кимд маш их гомдон түүний уур удмыг яг өөршгөө 21 нас хүрэхээс өмнө өгөхээр хараан энэ ертөнцөөс явжээ. Усан дотор үзэлцэх Харкаа эгч болон Ким дээр манай томоо жижиг хоёр хурч ирээд түр Харкаа эгчийг саатуулан Кимийг уснаас гаргах боломж өгдөг. Түүнийг уснаас гаргахад Мастер Чарн нар ирэх ба Мастер Симийг уснаас гаргахаар ороход Харкаа эгч манай жижигээг үгүй хийнэ. Эвэдээ миний муу жижигэ. Симийг уснаас гарган хиймэл амьсгал хийсэн ч бүх зүйл дэндүү оройтсан байдаг. Жижигэ байхгүй болсон тул томоо маань өөрийг нь түүний араас явуулахыг Мастераас гуйн. Мастер маань дэндүү дураараа та хоёроо өөрийнхөө хажууд их удаан уйжээ хэмээгээд томоог маань явуулнаа. Симэ томоо жижигэгээд тэдэнд тохиолдсон зүйлс бүгд л надаас болсон хэмээн Ким маань энэ тосгоныг орхихоор шийддэг. Чимээгүйхэн явах гэж байхад нь манай Жэд Чарны хамтаар ирэн намайг үлдээгээд явах гэлээ. Би чиний найз эцтэй. Юу ч тохиолдсон үргэлж чамтай хамт чиний талд байна гэдгээ хэлээд хамтдаа Бангкок руу буцнаа. Кими маань төрсөн өдөр болоход хэдхэн хоног үлдсэн тул Чарн Жэд хоёр маань ээлжлэн түүнийг сахиж хажууд нь хамт байдаг.
Манай хэд түүнийг хамгаалаад байна гэж бодсон ч яг үүндээ Ким маань аль хэдийн Харка агчтай яриад эхэлчихсэн байх ба найзуудтайгаа салахаас хийгээд эхэлчихсэн байдаг. Харка агчид ховсдуулсан Ким маань байран дээрээс үсрэхээр явхад Чарн хоёрч түүний араас ирнэ. Ким бүр зомбирцэн заяа. Балиар инээгээл байрнаасаа үсрээд хүртэг. За ингээд энэхүү кино маань төгсөж байна гэхгүй юу? Ашгүй манай мастрын зүүд ээжээ. Тэгсэн тэр зүүдийг өнөө уулын хамгаалагч сахиус түнд харуулсан бөгөөд мастер юу ч хийхгүй бол энэ зүүд нь биелэлээ болох юм байна. Энэ уулын хамгаалагч сүнс манай мастер хоёр чинь хоорондоо их учир бүхий хамааралтай хүмүүс ээжээ. Уулын хамгаалагч сүнс маань ариун гэд зүйлсийн агуулгаас зэвсэг хулгаалan хүүг нь хөнөөсөн өсөөт нь алж нүгэл үйлдэн байцаагдах ба сүнсийг нь бүр мөсөн устгаж дахин хизээж төрөх боломжгүй болгох шийтгэл өгөхөд мастер маань тэр агуулгын хамгаалагч байсан бөгөөд гарч ирэн түүний хүүг алсан өсөөтөн миний ч гэсэн өсөөтөн байсан. Тийм учраас түүний үс хонзонг би ашиглаж зэвсэг хулгайлуулан нүгэл үйлдүүлсэн. Намайг ч бас хамт шийдэгнүү химээхэд хүний ертөнц рүү явах шийтгэл аваад анх хүн болж байсан юм лээ. Хэрвээ уулын хамгаалагч сүнсээ бүр мөсөн устгуулчвал дахиж хизээж хүүгийнхээ дахин төрөлтүүдтэй уулзах боломжгүй болохыг мэдэж байсан болохоор дахин хүүтэйгээ уулзаасай гэж хүсээд мастер маань түүнд тусалсан нь юм. Үүнийх нь хариу болгож уулын хамгаалагч сүнс доод ертөнцийн хүчирхэг зэвсгийг түнд өгдөг. За ингээд мастер маань Бангкокт Ким дээр ирнэ. Манай хэд Кимийг Харка агшээс хамгаалах төлөвлөгөөндөө орох ба туслалахаар өөрийн найзыг дуудсан байна. Түүнийг зүгээр царайлгаагээд явжээ. Төлөвлөгөөний дагуу Жэтийн ихчээр хүүхэлдээ хийлгэх ба эгчнээс чамгүй хараал юруулж атах хийдэг гин шүү. Харин царайлгаагаа Жэтэд машин жолоодох дадлага хэлгүүлээ. Чарн маань Жэт царайлгаа хоёрыг хардаад арахгүй штэ. Та хоёр танилцаад ганцхан сар болж байгаа мó? Би түүнийг 16 дагаас нь хойш мэднэ. Хамтдаа ихч зүйлийг туулсандаа. Би түүний анхных энтер гинэ. Гүй энэ ч одоо Жэд Чарн хоёр маань биенийхээ анхныхаас гэдгээ өмнө ярилцаж байсан. Ийм үг сонсохоор чинь хардалгүй л яа дээ. Манай хэдийн төлөвлөгөө бол Жэдийн ихчийн хийсэн хүүхэлдэйг ашиглан Жэтийг Ким болгож харагдуулаад Чарны хамтаар айл болох машинаар хоол замтуулан цаг хожих. Нөгөө талд мастер царайлгаа хоёр Кимийг нууж тэр хоцсон цагны тусламжтайгаар тосгон руу очих байдаг. Ингээд хүүхэлдэйний тусламжтайгаар Ким болсон Жэтийг аван зугтах ба тэдний араас Харка агчийн гар хөл болсон сүнснүүд илтэж эхэлнэ. Өөрөн дээр яалтчгүй зам мухардаж манай хоёр машинаас буух ба Жэт маань Ким биш гэдг нь баригдаж Жэтийг Харка агч эзэмдэн ус руу орох тушаалагч Чарныг аван усардаг. Урд насандаа Жэт маань Чарнд хайртай гэдгээ ээжтэй хэлтэл тэднийг зөвшөөрөөгүй ба эрэгтэй хүнтэй хүчээр гэрлүүлэхээр болдог. Чарн маань хэрвээ хойд нас гэж байдаг бол тэр үед ч би чамайг хайрласаар байна гэдгээ хэлэхэд Жэд адилхан хөвсийн хүмүүс гэрлэж болдог тийм л ертөнцид би чамтай учирмаар байна гэснээр сүүлчийнхээ үнсэлтийг хийх ба энэ амьдралтч Чарн Жэдийг үнсэж сүүлчийн агаараа түүнд өгөн ухаалтахад Жэд маань сэргэж түүнийг аван уснаас гаргах ба ашгүй хоёлаа хэлсэн мэнд байдаг. Харка агч Кимийн дотор байранд мастер тэр хоёрыг байна гэж хараад ирэхэд дахиад Жэтийн ихчийн хийсэн хүүхэлдэйнд хуурцсан байдаг. Нөгөө талд манай хоёр ч амжилттай тосгонд ирцгээсэн байх ба Харка агчийг ийшээ хүрээд ирээ хүч үзье гэд дуудана. Касем лаун бүх зүйлийг бэлдсэн байх ба Кимийг хамгаалах тойрогдхийн гадна талд нь мастер Харка агч хоёр хүч үзнэ. Ингээд 12 цаг өнгөрөн Ким 21 хүрч бүх зүйл дууслаа гэтэл Харка агч маань инээж агаал хин Кимийг шүн дунд турсан гэж байна. Тэр үүрээр турсан юм гээл манай мастер руу сүнснүүдээрээ дайралт хийнэ. Тэгээд Ким дээр хурч ирээд чи эндээсээ гарч ирвэл бүх зүйл дуусна. Би чамайг л хараасан. Бусад хүмүүс энэ хэрэгт хамаагүй. Одоо зүгээр бууж өгчгүй мэдүү гэх ба Ким ч мастрын зовж байгааг харж тэсэлгүй гарахаа шийтгэд Касем ламтан түүнийг зогсооно. Мастер маань уулын хамгаалагч сүнсний өгсөн зэвсгийг хэрэглэн Харка агчийн туслахуудыг устгаж чаддагч энэ доод ертөнцийн зэвсэг учраас хэрэглэж буй хүнээс нь маш их энерги шаарддаг юм байна. Тэгээд хөрх юм нь ямар ч хүчгүй болоод унаад өгнө. Кимч би явхад билэн гэд хамгаалтыг арилгаж Харка агч дээр ирнэ. Өөрийг нь хүмүүс яаж зодож байсан яг тэрэн шиг Кимийн маань ураг ороолхон хоолойг нь боож эхлэх ба энэ үед Симэ, Томо, Жижиг
Мастрын дүү Кимийн ээжийн сүнснүүд гарч ирэн мастерт маань хүч өгдөг. Тэдний дэмжлэгтэйгээр мастер Касем ламнаар таринаа уншин Харка эгчийг саатуулж чаддаг. Даанч Касем лам түүнд боломж өгөөж гэснээр Харка эгч энэ завшааныг ашиглан гинэт Касем ламтан руу дайрах ба Харка эгчийг нэг газар аваад ирнэ. Тэгээ түүнд хүүгэн тэрвэрлэх ба Касем лам ч Харка эгчийн хүүн юм байна штэ. Түүний жинхнээсээ хүссэн зүйл бол Кимээс өшөөгөө авах бус харин хүүгээ л дахиад харахыг хүссэн байдаг. Ингээд Харка эгч маань яваад өгнө. Касем ламтан яагаад түнд шууд хүүн гэдгээ хэлээгүй вэ гэхээр Харка эгч өөрийн гараар хүүгээ алах гэж байгааг нь өөрт нь мэдрүүлжээж түүнд юу чухал байсныг ойлгуулан бүх зүйл голдролдоо орох байсан гинэ. Чарн маань жоохон сэтгэл тундуур байгаа штэ. Тэгээ Жэд яагаад намайг тоохгүй байгаа гэсэнд царайлагын хэлснийг хэлсэн чинь Жэд учиргүй нээж юм. Анхных байсан гэдг нь гадуур дотор гарах, арх уух, бааранд орох гэх мэт муу бүхнийх нь анхны суурийг нь тайлцаж өгсөн хүн юм байна л та. Манай мастер гинэт гарч ирснэ. Кимийг яагаад намайг сэргээгүй юм бэ гэснээ үсэж байна. Мастралдаа гэсэн хоёулахнаа байхдаа намайг Пим гэж дуудаарай гэсэн мэттэй хийхэд хоёулаа ч яг хоёулаа биш юм л та гэсэн Кимийн аварч гисэн хараа зогсож байдаг наасан. Манай хүн шууд нам балтаал өвдөглөж байгаа юм чинь. Ингээд манай хоёрыг аав нь өрөөгөөд явдаг. Ким Жэд Чарн гурван юм маань семестрийн амралт дуусан буцахаар болох ба Жэд Чарн хоёрч хайраа майраа болоод учир зүгөө олцсон. Нөгөө талд мастер Ким хоёрч халуухан юм болно. Мастер тэгж жаад бас их хоорны залуу юм шүү. 2 жилийн дараа манай гурав сургуулаа төгсөн тосгонд ирцгээдэг. Чарн Жэдийн аавтай танилцаад хүүхдээ нь амлан авчина гэж хэлнэ. Харин мастер маань Кимд гэрлэх санал тавьснаар манай хүн зөвшөөрч кино манд төгсөж байна. Нэрээ Жэд Кимийн хурим дээр гэрчин болсны дараа манай хоёр бас хурмаа хийн гэсэн шүү. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа харамгүй хайрлаарай. Үргэлж дэмждэг урмын өвчтөг хөөрхнүүдтэй маш их баярлалаа шүү. Дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.